Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжид мэдээлэлээр бид одоо сүүлийн үед эрүүл мэндийн яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар энэ удаа хүргэх гэж байна. За манай өнөөдрийн зочдоор бол эрүүл мэндийн сайдын зөвлөх Бямбдорж, төрийн захиргаа удирдлагын газрын дарга Цогтбаатар, эрүүл мэндийн яамны эдийн засгийн санхүүгийн хэлтсийн дарга Нарамтуяа, эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Ганхуйг, эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Үлзий Оршиг гэсэн хүмүүс оролцож байна. За тэгэхээр сүүлийн үед бол одоо засгийн газраар эрүүл мэндийн яамны одоо бүтцийг баталсан байгаа. Тэгээд сүүлийн үедээс эрүүл мэндийн яамнаас одоо хийж хэрэгжүүлж байгаа ямар одоо ажлууд байна. За энэ одоо шинэ бүтцээ одоо гол одоо ач холбогдол нь яг юунд байна вэ? Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөс асууж байна. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эрүүл мэндийн яам шинэ бүтэц зохион байгуулалтанд ороод нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тэгээд энэ шинэ бүтцээр бол 4 шинэ хэлтс зохион байгуулалтанд орсон. Уламжлалт хамгаалах ухааны хэлтс, эрүүл мэндийн даатгалын хэлтс, тусан үйлчилгээний чанар аюулгүй байдлын хэлтс, ийм 4 хэлтс ус шинээр зохион байгуулалтанд орж ажилласан байгаа. Тэгээд орчин цаг үед бол захин мэдээллийн технологийн хөгжил бол үнэхээр өндөр хурцтай явж байгаа үе. Дээрээс нь уламжлалт хамгаалах ухааны тусламж үйлчилгээг өнөөдөр бид үлдсэн сэргийлэх болон эмнэлзэн тусламж үйлчилгээнд хослуулан хэрэглэх юм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. За 3 дугаарт нь бол энэ тусламж үйлчилгээний хүртээ хэмж чанар аюулгүй байдлыг бол онцгойлон анхаарч ажиллахгүй бол бас зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ болгоныг харгалзан үзээд бид нэр шинэ зохион байгуулалтанд орж ажиллаа эрчимтэй эхлээд ажиллаж байна. За тэгэхээр сүүлийн үед бол бас эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газраас нэлээд хамтарч одоо томоохон ажлууд хийж байгаа. За энд бол одоо 4 сарын 1-ээс эхлээд эрүүл мэндийн одоо даатгалын одоо систем бол одоо цахимдсан байгаа. Тэгэхээр энэ одоо даатгалын системийн цахимчнаар бас ард иргэдэд бас ямар одоо боломжтой болж байгаа юм бэ? Томоохон одоо бас асуудалтай байсан ажлын нэг бол эрүүл мэндийн даатгалтай жортой эмээр, хөнгөлтэй эмээр үйлчлүүлжсэн иргэд эмийн сангаар үйлчлүүлэхдээ нэлийн чирэгдэлтэй байсан. Энэ яадаг вэ гэхээр эрүүл мэндийн хөнгөлтэй эмийг авахд эхний одоо 1 юм 2 хоногт л багтаад энэ эм нь одоо аваад дуусчдаг байсан. За энэ асуудлыг бол одоо шийдвэрлэх бол манай одоо яам бол эрүүл мэндийн яам энэ дээр одоо томоохон зорилт тавиад ажилласан. За маш богино хугацаанд энийг шийдсэн. За тэгэхээр өнөөдөр яг эрүүл мэндийн салбарт одоо яг хичнээн одоо эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өнөөдөр бас яг энэ эмчимлэгийн ажилчид маань одоо ард иргэдтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд яг одоо хөрөлцөж байна уу энэ талаар? За ер нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ чухал үйл явц бол эрүүл мэндийн тогтолцоо бэхжихийн үйл явц бол үндсэндээ одоо санхүүжилт, технологи, техник тоног төхөөрөмжөөс гадна боловсон хүчний тоо болон чанартай шууд холбоотой байгаа. Тэгэхээр Монгол улсад бол эрүүл мэндийн салбарын 50 мянган одоо ажилтан албан хаагч мөр зэрэгцсэн нийт хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахын цаг наргүй үйлсэд зүтгэж байгаа. Энэ 50 мянган хүнээс маань ер нь 10 мянга орчим эмч, их эмч. За нэг 11 мянга 600 орчим совилогч ажиллаж байгаа гэсэн ийм 2016 оны тоо баримтж байгаа. Тэгэхээр үүнээс бас нэмээд нэг зүйлийг хэлэхэд бол ер нь бол зохис тарцаа гэж үүдэг. Дэлхийн түвшинд өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол одоо нэг их эмчид нэг 3 совилогч, зарим газар 4 совилогч ийм харьцаатай хамтран ажиллаж байгаа бол одоо манай улсын хувьд дөрөвний дурдсан тоо баримтаас аваад үзэх юм бол нэг их эмчид өнөөдрийн байдлаар 1.1 совилогч оногдож байгаа. Тэгэхээр бид бол одоо эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг бас батлуулан гаргаж мөрдүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол бидний хүрэх түвшин бол нэг их эмчид 2 совилогч гэсэн энэ зохистой харьцаанд хүрэх ийм одоо бодлогын ажлууд хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь бол за сүүлийн 2 жил совилогч бэлтгэх энэ одоо сургалтын эрх авсан ихтэйд сургуулиудын тоо бол 7 болсон байна. Энэ цаг хугацаанд мөн энэ жилийн цаг хугацаанд бол их эмчийг одоо бэлтгэх шинээр их эмчийн анги нээх зөвшөөрлөг бол олгогдоогүй байна. Яагаад тэгэхээр бидэнд бол одоо эмчийн хэрэгцээ тодорхой хэмжээгээр бол хангагдсан байна. Хангалттай биш гэсэн ер нь бол болж. Совилогчийн бас дутагдaltaй байдал ажиглагдаж байна гэсэн ийм дүгнэлттэй байна. Зүгээр яагаад одоо совилогч цөөн байж гэдэг юм энэ асуудал яригдах юм бол энэ бас тусдаа өөр асуудал л да. Яагаад тэгэхээр магадгүй одоо манай дунд сургуульд өгсөн гарч байгаа сурагчдын маань
дунд одоо сувилагчийн мэрэгжлийн үнцийн одоо ямар сайхан чухал мэрэгжил үлээ гэдэг талаар бид нэр бас ойлголтод бага байж магадгүй байна. Эсэлт бол одоо ихтэй сургуулиудын түвшинд бас эсэлтийнхээ энэ квот гэж ярьдаг те тоогоо бас одоо хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх үйл явц бас хангалтгүй байна. Мэдээж одоо хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал бас байж болж байна те. Тэгэхээр одоо эрүүл мэндийн салбарын одоо тусламж үйлчлэгийг одоо үзүүлэхэд бол одоо сувилагчгүйгээр бас төсөөлөхийн аргагүй шүү дээ тий. Тэгээд ажлын байранд одоо суурилсан одоо цалин хөлсний тогтолцоог ч гэсэн бас эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо бид бас анх удаа бас нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Тэгээд энэ талаарх мэдээлэл өгөхгүй. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачаалал, үр дүн, ур чадварт нь суурилсан ийм одоо тогтолцоо нэвтрүүлэх талаар зорилт туссан. Энэ зорилтыг бол одоо Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн цалин хөлсний бодлогыг хариуцдаг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо ахлаад эрүүл мэндийн яам хамтраад хэрэгжүүлж байна. За энэ ажлын хүрээнд бол эмнэлгийн мэрэгчлэлтний ажлын байрны үнэлгээг зохион байгуулж хийсэн байгаа. Эмнэлгийн мэрэгчлэлтний зохион үнэлгээний үр дүнд болохоор манай энэ сувилагч нарын одоо сувилагч нээж гэж ер нь нийт эрүүл мэндийн ажилтны одоо албан тушаалын ангилал зэрэгдэл шинжлэгдэж байгаа. Энэ ангилал зэрэглэлтэй одоо холбоотой цалин хөлс тогтоогддог. За ингээд ангилал зэрэглэл шинжлэгдсэн үнэлгээний үр дүнг ингээд ерөнхийд нь аваад үзэхлээр бол ерөнхийдөө одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа засгийн газрын 2007 оны 354 дугаар тогтоолоор батлагдсан ангилал зэрэглэлээр бол бүх сувилагч нар маань ижлэхэн ТΟМ 2 гэсэн ангиллаар цалинжаад явдаг байгаа. Энэ одоо ажлын байрны үнэлгээний үр дүнд үндэслээд шинжилж байгаа одоо цалин хөлсний сүлжээгээр бол бүх сувилагч нар маань зэрэглэл ахиж байгаа. Өөрөөр хэлбэл одоо дээд тал нь 5 зэрэглэл ахиж ТΟМ 7 гэсэн зэрэглэлд очиж байна. Одоо бүр нэгт сувилагч гэж би бүр хариуцлагатай хэлнэ. Бүх одоо сувилагч нарын ажлын байр албан тушаалын ангилал зэрэглэл өсөж байгаа. Энийг дагаад бол энэтэй уялдсан цалин хөлсний сүлжээ шинжлэгдэн сувилагч нарын цалин хөлс бол нэмэгдэнэ. Үнэлгээг хийснээр манай салбарын бүх эрүүл мэндийн салбарын эмч ажиллагчдын цалин хөлс 7-оос 49% нэмэгдэхээр байгаа. 7-оос 49% нэмэгдэхэд нийт 62.1 тэрбум төгрөг шаардлагатай жилдээ. Тэгээд 5 сард чадвал багтаахад засгийн газарт оруулна. Энэхүү үйл ажиллагааг бид нар 2019 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд нэмж хэлэхэд яг энэ албан тушаалын зэрэглэл өөрчилж байгаа энэ систем бол зөвхөн одоо суур шинжилгээ. Тэрэн дээр нэмээд тухайн эрүүл мэндийн ажилтнуудын ур чадварын нэмэгдэл, за онцгой одоо даалгавар биелүүлсэн шинэ бүтээл оновчтой санал гаргасан гэдэг энэ бүтээлүүдийн нэмэгдэл бол дараа нь жижигтэй яригдах асуудал байна. Харин нэмэгдээд хэлээд үндсэн цалин нэмэгдсэн учраас жижүүр хийгээд илүү цаг юм уу эсвэл зэргийн нэмэлт гэсэн нэмэгдлүүд нь харин дагаад нэмэгдээд явагдах болцоотой болж байна. Ер нь бол энэ ажлын байрны үнэлгээг маань бол яаж хийгдсэн бэ гэхээр дэлхийн нийтэд дэлхийн бас өндөр хөгжилтэй олон оронд хэрэгэлдэг арга аргачлалыг авч ашиглаад олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын зөвлөхүүдийн зөвлөгөөнд ор за хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэрэгчлэтнүүд ахлаад хэрэгжүүлсэн байгаа цалин хөлсний бодлого барьдаг гол яамны хувьд за юу н онцлог вэ гэх одоо төрийн үйлчилгээний салбаруудаас анх удаа манай салбарт нэвтрүүлснээрээ бол яхаа аргагүй онцлог. За тэгээд ерөнхийдөө бол 4 хүчин зүйлээр үнэлгээ хийгдсэн байгаа. Ур чадвар, хариуцлага, ажлын ачаал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн. За энэ 4 хүчин зүйлүүд маань цаашаа дэд хүчин зүйлүүдэд одоо нийт 11 дэд хүчин зүйлүүдэд хуваагдаад за тэгээд нэг одоо эмч гэхэд бол мэрэгсэн нэг эмч гэхэд бол зөвхөн өөрийнхөө ажлын байрыг үнэлээд зогсохгүй 21 бусад эмчийн одоо арсны эмч байлаа гэхэд өөрийгөө тэгээ халдварт дотор гэмтэл мис засал гэдэг ингээ 21 юм мэрэгсэн эмчийн ажлын байрыг үнэлсэн сувилагч нар мөн ижлэхэн одоо зөвхөн өөрийнхөө ажлын байрыг үнэлээд зогсоогүй 26 ажил мэрэгчлийнхээ ажлын байрыг үнэлсэн ийм онцлогтой ажлын байрны үнэлгээ болсон. Цаг одоо хүн хүч
зардал мөнгө нэлээд шаардсан ийм дөрвтэй том ажлыг 2017 оны турш манай салбарынхан хэрэгжүүлсэн байгаа. За арга аргачлал бол 2 сайдын тушаалаар батлагдсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан. Үнэлгээний хороо бол эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан. Энэ үнэлгээний үр дүнд суурлаад одоо нөгөө эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэл ТÜ-м гэдэг ангилал зэрэглэл маань ингээд шинжлэхдэг шат шатанд хэлэлцэгдээд явж байна. 2600 хүн 45 мянган өгөгдлийг бүтэн жилийн турш хийж гүйцэтгсэн. Ганцхан сувлагчийн цалин бас энэ дээр нэмэгддэггүй. Би бас зүгээр эмчийг жишээлбэл бас нэг хэлчихье. Эмч ТÜ-м 5-ын нэгээр 608,874 төгрөг авч байсан бол одоо шинжилсэн юугаар мэслэмж 820 ТÜ-м 9 буюу 824,886 төгрөг авч 216,000 төгрөгөөр үндсэн цалин өсгөөр болж байгаа. Энийг дагаад ур чадварын нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, урамшуулал, хоол унаанаас бүгд босоод бүх одоо цалин хөлсөстэй холбоотой нэмэгдлүүд бүгд өсөх ийм юу эхний тооцоол гарч байгаа. За судалгааны аргачлалын хувьд бол за миний үндсэн цалин 501,376 төгрөг байдаг. За энэ судалгаа нь бол яг олон жил ажилласан жилийг хараад мөн одоо ур чадварын нэмэгдэл за тэр бүгдийг одоо харгалж үзээд бас ажлын ачаал бас аль ямар тасаг нэгжид ажиллаж байгаа зэргийг нь бол харгалж үзэж судалсны үндсэн дээр энэ нөгөө цалингийн зэрэглэл маань ТÜ-м 7 руу ороод одоо багцаагаар миний үндсэн цалин бол 49% нэмэгдээд 746,000 төгрөг болох одоо ийм судалгааны анх шатны үзүүлэлт гараад байгаа. Энд бол бид нар бол маш баяртай байгаа. Ингэснээр одоо бид зөвхөн ахлах сувлагчийн цалин биш, бид одоо байгууллагын чанарын менежер мөн одоо байгууллагын удирдлагуудтайгаа одоо ижил төстэй ийм цалин авах ийм нөхцөлийг бүрдүүлсэн ийм шалгуур болж чадсан байгаамаа. За сая хийсэн үнэлгээгээр манай арсны түвшний сувлагч нар бол доогуур одоо зэрэглэлд орсон байгаа. Манай арсны сувлагч нар маань гатын ажилбар хийдэг. Жишээ нь одоо тариа хийх, ийм өхөөсөө гадна бид нар хэс газрын эмчтэй шалгалт тавих, мундаг зохиос төрөх, эмчтэй боол хийх, эмчтэй өсвөл оруулах их зэрэг одоо гатын ажилбаруудыг хийх гэдэг бас онцлогтой. Би одоо хүүхдийн сувлагч хүмүүжүүлэгч мэрэгчлээ 1985 онд Дархан хотын анагаах ухааны дунд сургуулийн сувлагч хүмүүжүүлэгч ангид хийсэн. Одоо улсад 33 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээ би бол хүүхдийн сувлагч гэдэг мэрэгчлэр бол үнэхээр бахархдаг. Яагаад гэвэл одоо бидний ирээдүйн Монголын ирээдүйн болсон хүүхдүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас маш их бахархаж явдаг. Энэ цусны эмгэг хавдар судлалын тасгийн ажлын ачаал бол ер нь хүнд байдаг. Дандаа хавдартай 18 аймаг 3 хотоос хүүхдүүд ирж үйлчлүүлдэг учраас маш хүнд байдаг. Сувлагч бидний цалин гүсийг нэмэх тал дээр тодорхой арга хэмжээ авч байгаа тул бид бүхэн их талархаж байна. За тэгэхээр сая одоо сувлагч нарын маань цалин бас нэлээд одоо бодиттой нэмэгдэхээр харагдаж шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг бас ингэ цалин нэмэгдэхээр бол одоо сувлагч нарын нийгмийн асуудал сайжирна, дээрээс нь ажилдаа хандах хандлага гэдэг бас үүнийг дагаад бас маш одоо олон талын одоо сайхан одоо зүйлс бий болно шүү дээ, тийм ээ. Цалин одоо зүгээр нэг яг тодорхой тийм мөнгөн дүнгээр бол нэмээгүй. Тухайн одоо манай салбарын эмч мэрэгчлэн сувлагч нарын хөтөлмөрийн үнэлэмжийг яг одоо шинжлэх ухааны аргачлалын дагуу нэмж гаргаж байгаа нь энэ аж холбогдол нь болж байна гэж үзэж. Яагаад тэгэхээр дараагийн төвшөнд одоо төрийн байгууллагын төвшөнд ч гэдэг юм уу эдийн засгтайгаа холбоотойгоор цалин ингээд шат шатанда нэмэгдээд явсан. Энэ тохиолдлууд хөтөлмөрийн үнэлэмж маань ингээд өндөр гараад ирчихээр одоо өшөө илүү бодитоогоор энэ боловсон хүчний маань одоо хөтөлмөрийн үнэлэмж болоо амьдрал ахуйд нь тусах яг нөлөө нь бол илүүтэй гэж харж байгаа. Тийм тэгэлгүй яг хөө энэ зөвхөн сувлагч нарын цалингийн өөрчлөлтөөс гадна эрүүл мэндийн салбарын бүх ажилтан албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт орж байгаа. Тэгснээр бид бол энэ нийгэмд одоо эмчийн болон сувлагчийн эмнэлгийн мэргэжлүүдийн үнэлэмжийг бас арай өөрөөр харж үзэж одоо шинэ төвшил гаргаж байгааг илэрлээ.
10 жилийн сургууль одоо ер нь бол хүүхдүүдийн дунд бол эмч болъё, сувлагч болъё, эмнэлгийн мэргэжилтэн болъё гэсэн тийм мөрөөдөл бол их бага байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол энэ сайхан мэргэжил, энэ хүний төлөө энэ сайхан мэргэжлийг тангараг өргөсөн, та нар ажиллах ёстой гэсэн ганцхан үгээр одоо байлгаад байдаг бол өнөөдөр бол яг бас бусад салбарынхаа хэмжээнд Монгол улсын цалингийн системийн хэмжээнд бол арай өөрөөр авч үзэж шинжлэх ухааны үндэстэйгээр нотлогоотойгоор ингэж өөрчлөлт хийж байгаа явдалд бол бид нэр их олзуурхаж, талархалтайгаар хүлээж авч ер нь их богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө бол ажиллаж байна. Ер нь бол ажлын үр дүн бол дууссан. Үүнээс гадна бид нар бас менежментийн шинжилгээр эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр анхаарах тийм боломжуудыг бид нар эрэлхийлж байна. Тухайлбал нэмэлт санхүүжилтийн данс гэж бол төсвийн байгууллагуудаар байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын нэг онцлог бол тухайн одоо үйлчлүүлэгчтэй чиглэсэн үйлдвэрлэлийг бол эрхлэх тийм болцоо байдаг. Өөрийнхөө тоногдох хөрөмжийн бололцоо, хүний нөөцийнхөө чадвар шансаатаар тулгуурлаад нэмэлт тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм болцоо байдаг. Тухайлбал энэ эрүүл мэндийн даатгалын сан бол 2017 оноос эхлээд 2 бүтээгдэхүүнийг бол нийт эрүүл мэндийн салбар дээр бол бий болгосон. Энэ нэгдүгээрх нь бол нийт иргэдийнхаа улсын сэргийлэх болон эд дэлгэрүүлгийн шинжилгээний багц гэдгийг бий болгосон. Тухайлбал засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд нэг удаа иргэн бүрийг улсын сэргийлэх үзлэгт хамруулъя гэсэн энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн бүрийг жилд нэг удаа улсын сэргийлэх болон илрүүлэг шинжилгээнд оруулах юм хөтөлбөрийг гаргасан. Энэний дагуу бол одоо төрийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бол энэний одоо үйл ажиллагааг эрхлэх юм болцоо нэгдэж байгаа. Энэ жилийн эрт дэлгэрүүлэг улсын сэргийлэх багцыг бид арай өрөмс байдлаар шийдэж байгаа. Хүн амын дунд зонхлон тохиолдож байгаа өвчлөл, нас хурлтын тэргүүлэх шалтгааны болж байгаа өвчлөлүүдийн эрт дэлгэрүүлэг дээр анхаарад тухайлбал зүрх судасны өвчний эрт дэлгэрүүлэг, умаа хүзүүний хавдрын эрт дэлгэрүүлгийг хийхээр төлөвлөж байгаа. Мөн энэ шинжилгээнд орж байгаа хүмүүст хэвлийн эхо шинжилгээг бол шууд хүн болгонд нь хэрэгжүүлж хийхээр бол төлөвлөд ажиллаж байгаа. За энийг бол эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө бие дагаад хэрэгжүүлэх болцоо нэгж байгаа. За хоёр дахь асуудал бол элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр хэрэгжээд энд бол эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хөрөнгөийг гаргаж байгаа. За энд БЦ вирусын идэвхжлийг цусан тодорхойлох шинжилгээний зардалд бол эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. За энэ бүтээгдэхүүний төлөө бол эрүүл мэндийн байгууллагууд бас оролцох, ингэснээрээ өөрийнхөө ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэх юм болцоог хангаж өгч байгаа. Ийм менежментийн үйл ажиллагаа бас хийж явж байгааг хэлэхэд таатай байна. Тэгээ нэмж хэлэхэд ер нь бол эрүүл мэндийн салбарын тулгымцсан асуудлуудыг шийдэх, за хүн ардад чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх энэ чиглэлээр бол зайлшгүй хийх ёстой ерөнхий төлөвлөлтүүд бол гараад явж байна. Тэгээ энэ жил бид нэр Азийн хөгжлийн банктай хамтраад стратеги төлөвлөгөө боловсруулах ийм ажил эхэлж байгаа. За мөн эрүүл мэндийн салбарын энэ тусламж үйлчилгээнд дээр бол эмнэлгүүдийн бие даасан үйл ажиллагааг хангаж ажиллах чиглэл дээр бол бид нар бас нэлээд өрөвтэй, хурдтай ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Эмнэлгийн тусламжийн тухай хууль бол батлагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хуулийн дагуу төрийн өмчийн нэгдсэн эмнэлгүүдийг бол хагас бие даасан засаглалд оруулж тэрэн дээр ажиллаж байгаа менежерийн үүргийг илүү их өндөрсгөж, менежментийн багийнхны үйл ажиллагаанаас тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал, цалин, хөлс, мөн тэр салбарын тэр хүмүүсүүдийн тусламж үйлчилгээг хүртэж байгаа даатгуулагч иргэдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэл дээр бол бас илүү төлөвлөгөө анхаарч ажиллахаар бас төлөвлөж байгаа ажлууд бол байгаа. Эрүүл мэндийн салбарт төсвийн төлөвлөлтийг бас сайжруулах ажлууд бас нэлээд хийгдэж байна. Ялангуяа улсын төсвөөс санхүүжилтийг одоо мөн даатгалын санхүүжилттэй адилхан өртөг ойролцоо оншин бүлэгт шилжүүлэх, өртгийг тооцох, хүрх үр дүнг тодорхойлох зэрэг нэлээд тийм төсөвдөр том өөрчлөлт хийхээр явж байна. Энэ нь болохоор технологийн сангийн хөрөнгөөр 2 төрлийн бус байгууллагатай гэрээ байгуулагдсан явж байна. Энэ 6 сарын 1 гэхэд одоо 2 төрлийн бус байгууллага маань ажлаа хүлээлгэж өгөхөөр ямар ч байсан 2019 оны төсвийг энэ төрлийн бус байгууллагуудын хийсэн ажлын дата дээр төсвөө хөрвүүлж
хийхэд төлөвлөж явж байна. Мөн Азийн хөгжлийн банк, нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран төсвийн төлөвлөлтийг аргачлалыг сайжруулах ажлын датаг бас мөн боловсруулан ажиллаж байна. За эрхэм үзэгчдээ бид эрүүл мэндийн амнаас бэлтгэн хүргэдэг. За эрүүл мэндийн амны мэдээллийн цаг ээжлэх хөтөлбөрөөрөө за эрүүл мэндийн амнаас сүүлийн үед одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил болон за ажлын байранд одоо суурилсан одоо цалин хүсний одоо тогтолцооны одоо талаарх мэдээлэл хүргэлээ. За манай энэ удаагийн эрүүл мэндийн амны мэдээллийн цаг хөтөлбөрт за эрүүл мэндийн сайдын зөвлөх Бямбдорж, төрийн захиргаа удирдлагын газрын дарга Цогтбаатар, за эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Ганхуяг, эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Наран Туяа, эрүүл мэндийн амны мэргэжилтэн Үлзий орших нар оролцлоо. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.